Жүжүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ цагт мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын байранд мэрэгжлийн хяналтын байгууллага, халдварт өвчин судлалын үндэсний төв, зоон зүйн өвчин судлалын үндэсний төвөөс хөлийн бомбтууд 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай цахим хурал хийж байгаа юм байна. Энэ үйл явдлаас манай сурвалжлагч анх хоёр холбогдож мэдээллийг шууд дамжуулахад бэлэн боллоо. За баярлалаа үзэгч та бүхэнд мэрэгжлийн хяналтын ерхий газраас мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр коронавирустай холбогдуулан мэрэгжлийн хяналтын ерхий газар халдварт өвчин судлалын үндэсний төв, зоон зүйн өвчин судлалын үндэсний төвс 21 аймгийн төлөөлөлтөөс онлайнд цахим энэхүү мэдээллийг бол хийхээр төлөвлөж байна. Тэгэхээр хөгжүүлэн бид мэрэгжлийн хяналтын ерхий газрын холбогд хаднаас тодорхойлох гэхээр энэ удаагийн цахим хурлын мэдээж коронавирустай холбоотой бас зөвлөмж мэдээллийг тодорхойд чиглэлийн дагуу хуваах гэж бодож байна. Энэ мэдээлэл хүргэж та. За мэрэгжлийн хяналтын ерхий газраас ер нь энэ коронавирусын халдвар гарсан үеэс эхэлж одоо 19 сарын сүүлчээс 11 сарын 2-ноос 20 оны 1 сарын 2-ноос эхлэн бол мэдээлэл өгч ажиллаж байгаа. 1 сарын 6-нд анхны мэдээг бид нэр бол хөлийн бомбтууд хөрвүүлээд ямар арга хэмжээ авах чиглэл өгсөн байгаа. Үүн дээр нэгдүгürt нь бол бүх зорчигчдаас хятаас ирж байгаа бүх зорчигч халууг хэмжиж эрүүл мэндийн асуумж судалгаа авах, за термокамерын бэлэн байдлыг хангах, түүнчлэн аривдал халдвар үүдгийн нөөцийг бүрдүүлэх, чанарыг сайжруулах, мөн одоо хамгаалах хувцас бусад бэлэн байдлыг хангах чиглэл өгсөн. Энэ хүрээнд бид нэр бол тандал судалгаа хийгээд мэрэгжлийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. За ер нь бол буянтгой бомбтууд нэлээд эрсдэлтэй гэдгээр үзэж байгаа. Ягаад гэвэл агаарын хөлийн бомбд маш их хурдан тарах магадлалтай байдаг учраас энэ дээр нэлээд анхаарал тавьж бид нар бол бүх зорчигчдоос мэдээлэл авч ялангуяа онгоцонд нь бол эрүүл мэндийн асуумжийг явуулаад нийт бол энэ 11 сар биш 1 сарын 2-ноос өнөөдрийн байдлаар бол 4 тохиолдол илрүүлсэн байгаа. Энэ бол дандаа хөсөөд тусгаарсан. За тэдгээр бол дандаа шинэ коронавирус биш өөр вирус одоо өөр эргэлтэнд байдаг вирус болон батлагдсан. Тэгээд холбогдох арга хэмжээг авч байна. Зам үүд бомтоос бас мэдээлэл ирж байна. Өчтөрх бид нар бол зам үүд бомтоос Шилийн гол аймагаас ирсэн 2 одоо иргэнийг бол буцаасан байгаа. Түүнчлэн бас Ирэний одоо галт тэргээр ирсэн одоо улаан Москва руу чиглэлийн галтганд байсан Ирэнд одоо тусгаарласан хүний жижигтэй гэсэн мэдээллийн тоогоо бид нар хяналт хийгээд хөсөөдөд одоогийн байдлаар нэг хүн тусгаарсан байгаа. Тэр бол яг тэр багооны тэр купений тэр галт тэрний юу биш тэр тухайн одоо галт тэрнийг биш ерөнхий галт тэр купенийг биш тэгтээ бид нар шинэ тандалт хийж үргэлжлүүлж байгаа. Удаагаар бол Монгол улсад ямар нэгэн байдлаар бол халдвар тархсан байхгүй шинэ коронавирусын тохиолдол илрээгүй гэдэг бол бас тэмдэглэн зүйтэй. Бид нар бол хэвлэл мэдээллийн байгууллага бусад мэдээлэл сэрэмжлүүлэх мэдээлэл өгч байна. Мөн түүнчлэн хөлийн бомбд ажиллаж байгаа байцаагч нар аймгийн мэргэжлийн газрын байцаагч нар орон нутгад бол тогтмол мэдээлэл хүргүүлдэг. За 1 сарын 22-нд бид бас иргэний эсвэлгийн газар болон буянтгой бомбтой бүх одоо ажилчид МЯТ компани нийслэлийн ажилчид нийлүүлээд бас мэдээлэл өгсөн. Өнөөдөр бол бас орон нутгийн мэргэжлийн албадууд түүнчлэн аймгийн эрүүл мэндийн газар, зоонозын төвийн одоо удирдлагууд болон бусад холбогдох орон нутгад анхаарах чиглэлээр бол халдварт өвчин үндэсний төв болон эрүүл мэндийн яам, зоонозын өвчин судлалд хамтарсан одоо бас цахим хуралдаан сургалт зохион байгуулахаар ажиллаж байгаа. Дээрээс нь яг энэ жижиг хөлийн бомбтууд дээр бас эрсдэл гарч магадгүй гэсэн зүйл байгаа. Энэ дээр юу хэр зэрэг хяналтыг чамруулж байгаа. Монгол улс бол нийтдээ 13 хөлийн бомбтоор хятад улстай хилдэг. Тэгээд хилцээрийн дагуу бас одоо тодорхой хэмжээний цагаар ажилладаг. Энэ хүрээнд бид нар хөлийн ялангуяа хятадтай хилдэг хөлийн бомбтуудын жижиг бомбтуудын бэлэн байдлыг хангах хүрээнд бас аймгийн засаг дарга нарт сая чиглэл хүргүүлсэн байгаа. За аймгийн засаг дарга юу чиглэл хүргүүлсэн гэдэг тухайн одоо бомб тухайн нутгийн зөвлөлт байдаг учраас тухайн бэлэн байдлыг хангахад одоо аймгийн мэргэжлийн газар хөлийн бомбд туслах, дэмжлэг туслах үзүүлэг түүнчлэн хөлийн бомбд бид нар өдөр мэдээ хүргүүлж байгаа учраас эрсдлийг өстө оцож байна. За эрсдлийн үнэлгээ бол манад 2 удаа хийгдсэн. Одоо холбогдох яамдуудтай тэгээд эрсдлийн үнэлгээний дүн болон дэлгэрийн дүн байгууллага гараа авалгуул тогтмол хүргэж ажиллаж байгаа. Зөвлөмжл гараад байгаа ш гараа авалгын төр зөвлөмж гарч байгаа. Энэ хүрээнд мэдээлэл хүргүүлж ажиллаж байна. Хамтдаа одоо эрсдлийн харилцаа холбоог үүсгэж ажиллаж байгаа. За тэгэхээр хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээр бол одоо бүгд хэд ард улсын хувьд бол яг өнөөдрийн байдлаар нийтдээ нэг 8 хоттой бол хөлөөрөд тогтоосон. За насварчин хүний тоо бол нэг 18-д хүрсэн. За нийтдээ яг энэ халдвар ус хүний тоо бол нэг 647 гэдэг мэдээллийг за өнөө өглөө бол мэдээлсэн байгаа. За мөн одоо дээрээс нь мэдээлэхэд Япон улсад бол 2 дахь тохиолдол илэрсэн байгаа. Тэгэхээр энэ хөө 2 дахь тохиолдолын хувьд бол мөн одоо Ухаан хотоос одоо ирсэн 40 настай иргэн бол одоо 2 дахь тохиолдол Япон улсад бүрдгцэн гэдэг энэ мэдээллийг бол өгж байгаа. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын зөвлөж байгаа гол зөвлөгөө бол за хил хяналтын одоо энэ байдлаа бол шангарлах шаардлагатай байгаа гэдэг мэдээллийг өгч байгаамаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сурвалжлагч анх